Австрал амжилттай явж байгаа бизнесүүд болон брендинг талаар танилцуулга хийдэг. Ийм цуврал влог эхэлж байгаа. Hello Slay Mamas. Өнөөдрийн минь влог тавтай морил. Австрал улсын Перт хотоос Аня мэдчилж байна. За намайг танихгүй хүн байвал Австралд хүүхдүүдтэй хамт гэр бүлээрээ сурж, ажиллаж амьдардаг гэр бүл байна. Өнөөдөр би хотын төвд байдаг үнэхээр амар сак in New York wife-тай Mr. George Specialty Coffee гэдэг нэртэй тийм кофе шопын талаар ярив. За энэ кофе шоп нь юугаар алдартай вэ гэхээр юм Пертийн хамгийн төв хот зэгт нь байрладаг. Бүр ингээд бизнесийн зүрхэн зэг гэж ингээд нэрлээд байдаг. Тэр зэгт нь байрладаг кофе шоп байгаа. Тэгвэл тэр кофе шоп нь өөрөө яг тийм New York busy lifestyle vibe-тэй тийм кофе шоп байгаа байхгүй юу? Амар хөөрхөн жижигхэн тэгсэн ирнэ бүр үнэхээр гоё vibe-ийг төрүүлдэг. Австрал улс өөрөө айгүй өөр кофений соёлтой юм байлээ. Тэгээ би ерөөсөө өөрөө энд ирж ийж нөгөө ингээд кофе хэрэглэж ийж кофенийхэн соёлын талаар ингээд суралцж ийж тэг кофе шопууд нь ямар өөр эдий. Ерөөсөө тэр кофе шопт ингээд суугаад ажил мэжлээ хийгээл дээ. Эсвэл ингээд газ авчаал гардаг ч юм тийм биш. Кофенийхэн соёл нь бүр ингээд амар гоё юм чил тэгснэ ингээд бүр ингээд кофе шоп орохтой амар удаа юм ярьдаг ч юм уу тий ингээд юм иддэг ч юм уу тухайн кофе шоп бүр ингээд дандаа юм кетчап хүмүүстэй уулзахдаа ингээд амар тийм тухтай уулзалтыг кофе шопт хийдэм бэлээ. За энэ кофе шоп маань анх ингээд өөр нэртэйсэн бэлээ. ASNR Coffee гэдэг тийм нэртэй тийм кофе шоп байжгаад 2024 онд rebrand хийгээд Mr. George Specialty Coffee гэдэг нэртэй болоод тийм хоёр юм кофешны газартай. Тэгээ яг ингээд сошиал дээр ерөөсөө тийм итгэвтэй биш. Ер нь л энд нөгөө нэг ингээд Google Map дээр харуулах. За тэгээ Google Map-ээ сошиал платформудтайгаа холбоцсон. Тэгээ ингээд үйлчлэгч нарыг татж байгаа байхгүй юу? Энэ кофе шоп нь бол угаасаа нөгөө нэг амар хот байрладаг болохоор ерөөсөө тэгэж сошиал дээр ерөөсөн контент хийж ч юм уу тийм ингээ буст хийж сошиал маркетинг бол ерөөсөө хийдэггүй. Яг тэрэн дээр юу байдаг вэ гэхээр яг хаяг тэгээд ажиллах цагийн хуваарийг л оруулсан контентууд байгаа. Тэгээ ерөөсөө өөр юм ерөөсөө оруулдаг юм билээ. Тэгээ яг ингээд generally ерөнхийдөө Instagram болон Facebook дээр гэхдээ тэрэндээ тийм амар итгэвтэй ерөөсөө байдаггүй. Яг гоё юм бэлэг тэмдэг болоо байж дээ. Энэ кофе шопд яг ингээ очиод очрлоо зогсчонгууд бүр ингээ амар гоё тийм амар тийм бизнес ажил хэрэгч professional тийм мэдрэмжийг шууд өгдөм байлээ үйлчлэгч нартай. Тэгэхээр нөгөө нэг яарж байгаа ч юм уу ажиллаар ирсэн митинг хийх чаа уулзалт хийх чаа ч юм уу эсвэл тэр хавьд ингээд ажилдаг офисын ажилтнууд эсвэл тэнд суурдаг оюутнууд начиг юм оюутнууд байх юм бол тэнцэнс ингээд кофегаа аваад тухайн газар руу ороход бараг 2-3 минут л болж байгаа байхгүй юу? Ерөөсөө тийм удаан хүлээдгүү. Яг тийм Америктэй нөгөө New York vibe-тай болохоор анхныхаа дугаартаа би энэ кофе шопыг онцолж оруулсан. Яри. За Mr. George яг эзэн нь бол Крис гэдэг залуу байд юм байна. Тэгээ энэ залуу Пертэд ингээд яг ингээд Австрали улсын иргэн. Тэгээ Пертэд хоёр дахь ийм кофе шоп, хоёр ийм кофе шопыг нээгээд үйл ажиллагааг нь амжилттай ажиллуулж байгаа тийм бизнес эрхлэгч байлээ. Өөрийнх нь нөгөө LinkedIn дээр оруулсан постыг ингээ оруулчих. Тэгээд тэрэн дээр бол ингээд хоёр дахь салбараа ингээ амжилттай нээсэн ажиллаж байна. Удахгүй ингээ гурав дахь салбартаа орноо. Тэгээд гурав дахь салбар нь болохоор террас дээр нээн гэсэн өөрөө тийм пост оруулсан байлээ. Айгаа гоё ингээ хотын төвд яг сүүлийнхаа хичээлд явж таараад жишээ нь ингээ бид нар чинь олон хүүхэдтэй тэгээ нөгөө ийм хаус хороолд амьдардаг ингээ бүх юм нам гүм одоо ингээ жишээ нь би ингээ ийм яг эмтгийнхаа ийм ногоон талбай гэж нэрлэдэг ийм ногоон талбай дээр суудсан. Тэгээд бичлэгээж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээ бүх юм амар гоё юм нам гүм нарны гэрэл тасаад энэ чинь шууд уграал те тийм хөл бөмбөг тоглооч ч юм уу тийм юм айгуу тийм нам гүм байдаг. Тэгэхээр яг ингээ хотын төвд очихоор амар гоё тийм vibe-ийг амар тийм busy амьдралын vibe-ийг айгуу гоё мэдэрдэг байхгүй юу. Тэгээд яг ингээд хоёр дахь нөгөө хотын төвд нээсэн салбараа нээгээд Mr. George бүр ингээ бүүм хийгээд Пертэд бүр хамгийн алдартай viral тийм кофе шоп болж чадсан байна. За яг брендинг нь надад ямар санагдсан бэ гэхээр кофений яг аяган дээр брендинг
За social media branding. За тэгээд нөгөө нэг кофе шопнуудынхаа яг хаягтай бол яг тийм брендингийн энэ гүн ногоон өнгөтэй. Тэгээд ийм бөөрхий ийм логотой байсан нь бас гоё байлаа. Тэгээд яг нөгөө гүн ногоон өнгө нь өөрөө яг кофений аяган дээр ингээ гараад ирж байгаа нь бас амар гоё тийм эстетик гоё харагдчихжээ. За тэгээд тий доторх интерьернаас амар хөөрхөн санагдсан. Одоо ингээд тэр нөгөө нэг юм жижигхэн юм киоск байгаа шүү дээ. Тийм болохоор тэр киоск нь ингээд гаднаасаа айгүй хөөрхөн харагддаг. Тэгэнгუთ ингээд тогшоогоо ингээд төхөөд ичингууд айгүй өндөр таазтай. Тэг ингээд цаана ингээд 2 3 хүн ингээд зэрэг ороод ажиллачаар юм жижигхэн. Тэгсэн ирнэ наан ингээд гоё юм кофе, сэндвичүүдэд ингээд юу шилний наан ингээд хийгээд харагдахаар тэгээд надад лав яг ингээд тийм ингээд ойчрлоод ингээд яг ингээд дэше харангуут амар өндөр барилга. Тэг яг ингээд нэг давхуртны юм киоск юм жижигхэн юм түц шигтэй юм жижигхэн цонхыг гаргацсан. Тэгвэл яг ингээд тийшээ ингээд төхөөд очингууд доторх интерьер нь жижигхэн ч гэсэн айгүй хөөрхөн тийм тогтжуулсан байсан. Тэр нь бас айгүй гоё санагдсан. Ингээд Anya миний Австралийн брэндүүдийг танилцуулж байгаа цоврал блогт минь хамт байсан баярлалаа. Тэгээд дараагийн влогоор хамт уулзцгаая. Баяр таа.